За, нэг ийм асуудал байгаа юм аа. Одоо бид нар сая ингээд хөгжлийн хөтөлбөрийн тухай ярилцлаа. За, тэгээд ерөнхийдөө юу болж байгаа гэхээр яг нөгөө зэрлэг баруун гэдэг шиг зүйл болсон. Баахан одоо ажлын хэсэг рүү орсон, зарчмын зөрүүтэй санал, зарим боссон, зарим нунсан. Нарийн ярих юм бол энэ дээр нам улс төрийн харьяаллын юмч яригдсан. Тэгэхээр өмнө нь бол их хурлын дарга та мэдж байгаа шүү дээ. Үндсэн аюулгүй байдлын зөвлөлийн 3 хүний одоо доороогоо аюулгын зөвлөлөөс нөгөө төсөв маань үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж байгаа хэсэг талаар, хөгжлийн хөтөлбөрөөр нийцэж байгаа хэсэг талаар бид нар нэг ингээд шалгуур тогтоох хэрэгтэй болчиход байгаа. Тэр ийм шалгуур тогтоохгүй байх юм бол бид нар тойрог руугаа төсвөө илүү хуваарлах гэж хичээдэг. Эсвэл бол салбар руугаа төсвөө илүү хуваарлах гэж хичээдэг. Тэгээ шулуухан хэлгээд хэн овсгоотой салбарын сайд, хэн овсгоотой улсын хурлын гишүүд нь төсвийн энэ одоо том нүүгэлтсэн өрсөлдөөн дундаас өөрсөндөө хуваарлуулах, өөрсдийнхөө тойрогт хуваарлуулах гэсэн марафон болоод байгаа байхгүй юу? Тэр нэг л нэгдсэн улс юм бол энэ төсвийн бодлого, хөгжлийн бодлого түүнд нийцж гарч байгаа энэ төсөл хөтөлбөрүүд маань нэг долгион дээр ийм хэмжээсээр хэмжигддэг байх зайлшгүй шаардлагатай болчиход байгаа юм аа. Тэр яг энэ ажил тэг дундаа ингээд явж байгаа учраас шинээр одоо эдийн засгийн байнгын хорооны дарга болох гэж байгаагийн хувьд заяа бол гишүүн маань энэ дээр бас одоо зарчим барьж тэр одоо үндсэн аюулгүй байдлын үзэл баримтлал эсвэл бол эднийх 10 жил одоо аюулгүй зөвлөл жишээлбэл 16 жил энэ ажлыг хийгээгүй байхгүй юу? Тийм учраас их хурлаасаа энийг санаачлаад энэ хэмжүүрийг нь гаргадаг ч гэдэм үү энэ ажлыг явуулахгүй бол жилийн жил бид нар энэ маргаанаас салахгүй байна. Энтэй холбоотой нэрвчилсэн алан бичиг шалгуурыг танд явуулъя. Энэ дээр та бас одоо зарчим барьж ажиллах байхаа гэж бодож байна.